За одоо би ингээд CVS гэдэг pharmacy-ийн дэлгүүрт орохгүй. За CVS болохоор яадаг вэ гэхлээр одоо хямдрал одоо юу гэдэг ашигтай хэмнэлттэй байдаг. За CVS болохоор нөгөө сар болгон $5 extra care card гэдэг. Тэр $5 төлөөд тэгээд яг тэр сардаа тэр маань одоо $17 бүтээгдэхүүн авах юм боломжтой тийм байдаг. Тэгэхээр одоо $5 картыг авчаад тэрнтэй хамт нөгөө хямдралууд нас CVS ч юм бол маш сайн хямдардаг. Дандаа купоноор одоо хямдарч байдаг. Тэрэн дээр плюс нэмээд $10 одоо нөгөө юу ирэх байж идэг манай энэ CVS. Ерөн CVS-ийн сүлжээнүүдэд. За тэгээ энд болохоор ингээд бүх идэж уух. За жишээлбэл Christchurch Gisler 3.99 купон сайн ашиглаж чадах юм бол одоо бараа бүр үнэгүй шахах боломжтой. Нэлээд сайн хямдарч өгдөг. За Валентины өдөр Валентин хөтж байгаа учраас Валентины юм маань гарсан байна. За CVS бол манай Калифорнид байдаг ингээд pharmacy юм дэлгүүр байгаа. Их том дэлгүүр. Beauty section-тэй нэгс нэг гоо сайхны юу байна. Тэгэл одоо бүхэл төрлийн эмнэлгийн бүтээгдэхүүнүүд зардаг газар байгаа да. Тэгэл ийм бэлтгэл тариа бол зарахгүй. Энэ болохоор нөгөө эмчийн бичиггүйгээр өгдөг юм. Одоо жишээлбэл Тайланд бол өвчин амдагчуд юм байна. За тэгээ хүүхдийн энэ болохоор хүүхдийн аллергийн харшлын юмнууд байна. За цаашаага энэ юм бас л нөгөө нэг юу өвчин амдагчуд жишээлбэл Naproxen гэдэг Naproxen содиум CVS-ийн өөрийнх нь бранд нь 11.79. Тэгээд extra box буюу credit card биш хөнгөлөлтийн карттай болохоор $3 хямдрна гэж шүү дээ. Extra box rewards гэхээр тодорхой хэмжээний хэрвээ та $15-ын хийтэн пад одоо нэгсний энэ төрлийн халаагч спортын одоо wraps буюу одоо гарны ингээд юу гэдэг штэ. Wrap ленттэй тэгээд дээрэс нь ер нь ингээд өвчин амдагч авах юм бол $3 хямдрна гэсэн үг. Энэ 11.79-өөс Naproxen ч одоо өвчин амдагчтай. За тэгээд энэ жишээлбэл унтахад зориулсан бүтээгдэхүүнүүд байна. Толгой melatonin байна. Sleep bath гэж энэ усанд орохоос өмнө энийг ингээд тусандаа хийгээд унтахад та сайхан нам тайван унтахна. За эдгээр 7-9 melatonin гэдэг чинь нөгөө байглаасаа хүнийг унтуулахад гардаг юм юу байгаа шүү дээ. Гормонтой тэрийг melatonin хүн болгоо мэдж байгаа. За тэгээ магнезиум байна. Тайвшруулагч. Эдгэрийг ингээ хэрэглэж болох нэ. За ийшээгээ болохоор нөө biofreeze-ууд байна. Өвчин амдагч энэ одоо жишээлбэл нөгөө хүмүүс ингээд муруугааг юм оруулцдаг. Biofreeze буюу энэ хүйтэн эмчилгээ штэ. Энийг түрхчихээр нэгс могоо хортоо тосох шиг. Гэхдээ энэ болохоор Biofreeze нэртэй хүйтэн юм түрхлэг байгаа. Энэ жишээлбэл 15.49 гэдэг. Хэрвээ нөгөө $5 чи экстра care card авчин бол энэ маань $11.99 болох нэ. За энэ түрхнэлгүүд одоо үе мөчн эсвэл одоо нөгөө спорт инжури авчихараа түрхлгүүд наалтууд байна. За цаашлаад юу байна? Энэ болохоор back pain нөгөө хойд нуруу өвтгөд зориулсан. Энэ дандаа out counter буюу нэг гэснэ эмч бол одоо үзээд
Тэгээд им бичиж өгч байгаа те. Тэрийг болохоор даатгалаар авч байна. Гэхдээ эдгээр болохоор даатгалын шаардлагагүй зүгээр ингээ өөрснөө хурж ирээд худалдаа авалт хийчихдэг шүү дээ. Эмчин бичиггүй тийм юмнууд байна. Асэл энэ алкогол буюу спирт ингээ байж байна. За цаашаа ийшээгээ орох юм бол бүх төрлийн наалтууд байна. Бандейд гэдэг шүү дээ. За тэгээд emergency буюу одоо хэлгүй байдлын нөгөө бид нар чи машин дотор эднийг хийгээд авч явах хэрэгтэй шүү дээ. Энэ зүйл юм. За энэ нөгөө миний хайртай уургнууд байна. Бүх төрлийн уургнууд. Гэтэ эдний уургнууд өөр уургнуудтай харьцуулахад яг нөгөө дэлгүүр брандаас бас ялгаатай энэ зүрийн дамттай байгаа. Би эднийхээс бол уурга авдаггүй юм. За энэ талдаа болохоор дандаа ингээд нөгөө эмнэлгийнхаа фармаси буюу ингээд энэ дээр вакцин тарьдаг байгаа. Тэгээд дээрэс нь им бичсэн имийг ингээд өгдөг байгаа. Эшиг яваад бүхэл бүтэн одоо нөгөө витаминууд савлан Агаас С витамин хүртэлээ шүү дээ. Бүх төрлийн биотин, D3 байна. Энэ натурмедийн бүтээгдэхүүн дажгүй байдсан шүү. B12-ыг бүх төрлийн витамин нэмэлт бүтээгдэхүүн нээшээ явахлаар энэ CVS-д чинь бүх төрлийн эмэгтэй хүний одоо гоо сайхны бараанууд хэрэглэлүүд байж байна. За одоо тэгээд би энэ болохоор хүүхдийн хэрэгсэл. За энэгээр нөгөө нэг шүдний хэрэгсэл бүх төрлийн сайзууд ингээ байна. Энэ ч бас ариг хүртэл зардаг. Тэгээд энэ юм. Одоо тийм болох ч учраас ингээ за тэгээ ингээ ийм юм авахад би ингээ $6 төлж байгаа. Тэгээ бүр 12 айтем гэж 12 юм төрлийн жишг юм авчаад тэгээ $15-оос доошоо юм авсан учраас $3 баг төлсөн байна. Хямдарсан байна. Дээрээс нь нөгөө $10 бонус ч орж тэр хасагдаад тэгээ нөгөө энэ фармасид нөгөө купонууд орж ирж $2 $6 хасаг. Нийтдээ би 12 төрлийн юмыг $6.53 авсан. Тэгэхээр ингээд нөгөө купоно ашиглаа CVS-с бол маш их одоо хямдрал аваад юм авч болдог. Заримдаа ингээ юм авчихаар бүр ингээд мөнгө төлөхгүй авчдаг шүү дээ. Тэгэхээр купон ашиглаж сурах гэдэг маань бас их чухал байгаа. Тэгээ ямар газар ямар купон яаж ашигладаг гэд тийм одоо манай энд ч юм боломжууд байдаг шүү дээ. Тэгээ нөгөө юм үгээр зөндөө олон купон. Гэхдээ тэр болгоноор ингээ хийгээд тахаар бас нэлээд цаг зав орох учраас зүгээр ингээд өдөр тутмын байнгын хэрэглээгээ бол ингээд авчвал зүгээр надад санагддаг байгаа шүү. За тэгээ энэ хүртэл үзсэн та бүхэндээ баярлалаа. За тэгээд